Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас энэ эдийн засгийн үр өгөөжийг жуулчдын тоог 2020 он гэхэд 1 сая төгрөгээд Монгол Улсад аялал жуулчлалын салбараас орж байгаа эдийн засгийн үр өгөөжийг 2020 онд 1.1 тэрбум ам долларт хүрэх зорилтыг тавьж байгаа. Тэгэхээр Монгол Улсад ирж байгаа нийт жуулчдын маань 10 гаруй хувь нь буюу 2020 он гэхэд нийт 200 гаруй мянган жуулчин Монгол Улсад эрэхтэй түүхэн аялал жуулчлалыг сонирхож ирэхээр ийм хандлагатай байна. Тэгэхээр бид нарт тэр түүхэн аялал жуулчлалыг сонирхож ирж байгаа жуулчдад зориулж бүтээгдэхүүн үйлчилгээг бэлдэх эргээд бас энэ Монгол Улсын түүхтэй холбоотой Чингис хааны түүхтэй холбоотой сонирхдаг Монгол угсааны энэ хүмүүсийг Монголд ирэх энэ ажлыг цаашдаа бий болгох энэ эрчмийг одоо нэмэгдүүлэх энэ ажлуудын хүрээнд энэ түүхэн аялал жуулчлалыг нэгдүгээрт бий болгохоор засгийн газраас олон улсын байгууллагуудын хөрөнгө оруулалтыг татах ажлыг эхлүүлээд байгаа. Тэгээд энэ нь олоо нэг талаараа энэ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох нөгөө талаараа одоо энэ Монгол Улсын аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал нь Улаанбаатараас эхлэлтэй юм уламжлалт аяллаа чиглэлүүд яваад байна. Одоо зүүн, баруун, говийн гэдэг бүс нутгууд маань аялал жуулчлалаас үр өгөөжийг бага хүртээд байна. Тийм болохоор тухайн бүс нутгуудад аялал жуулчлалын одоо бусад бүс нутгаас ялгаатай юм бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгосноороо эргээд энэ бүс нутгуудын орон нутгийн иргэд ажлын байраар хангагддаг тухайн бүс нутгуудад эдийн засгийн үр өгөөжийг нэмэх юмаа гэдэг үүднээс энэ ажлуудыг эхлүүлж байгаа.